Сайн байцгаана уу? Өглөөний минь Австрали улсын Сидней хотоос та нартай United Education Mongolia агентлагийн зөвлөх солонгоо та нартайгаа холбогдож байна. Тэгээд энэ удаагийн подкастын дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн энэ дугаараараа миний зүгээслэлээр одоо манайхаас сүүлд зарласан хөтөлбөр болох гадаад багштай англи хэлний сургалтын талаар та нартай товч одоо танилцуулга хүргэх гэж байна. За энэхүү одоо хөтөлбөр нь ямар зорилготой хөтөлбөр хэрэг хугацаанд явах уу? Одоо сургалт нь ер нь ямар анги байгаа сургалтанд нь гих мэтчлэн одоо та нартай товч мэдээлэл хүргье. За сургалт маань ерөнхийдөө бол бид нар манай зүгээс United Education Mongolia агентлагийн зүгээс 2017-2018 онуудад ерөнхийдөө энэ Австрали улсад Сидней хотод байгаа монголчуудад зориулсан гадаад багштай англи хэлний сургалт гэж бид нар ингээд зохион байгуулж байсан. Гэхдээ энэ маань бол үн төлбөргүй, ерөөсөө материалны одоо сурах хүчгийн мөнгө аваад одоо $50 аваад ерөнхийдөө үн төлбөргүй бид нар энийг гадаад багштай одоо явуулж утсан байгаа. За тэгээд эхний ээлжинд явуулахад ерөнхийдөө нийт 50 гаруй монголчууд маань нийт хамрагдсан байдаг. Тэгээд 4 сар хугацаатай үргэлжлээд энэ хөтөлбөр маань маш амжилттай ингээд яваад гадаад багшийн маань хувьд одоо өөр хот руу явах болоод түр одоо энэ хөтөлбөр маань зогссон байдаг юм. Тэгээд энэ хөтөлбөрөө цаашдаа үргэлжлүүлэх нэлээд зорилготой байсан боловч гадаад багш дээр нэлээд асуудалтай, заах багш дээр асуудалтай байсан болохоор бид нар үргэлжлүүлж чадахгүй байсараад яг одоо сая 2020 оны эхэнд бид нарт нэг юм боломж олцсон. За тэгээд гадаад багштай ер нь сургалтыг маш олон хүмүүс бас хүлээж байсан нь бидний одоо манайхаас зөвлөгөө авдаг нийт монголчуудын маань бараг 75-80% нь гадаад багштай сургалт танаад байна уу, онлайн сургалт байна уу гэх мэтчлэн асуугаад энэ хөтөлбөрийг эхлүүлэх болсон байгаа. За тэгээд энэ хөтөлбөр маань ер нь яаж ингэж явж байгаа вэ? Ямар ангиуд байгаа вэ? Сургалт нь ер нь хэр хугацаатай үргэлжлэх вэ гэхлээр эхний ээлжинд өсвөр насны анги одоо 3 ангиас бүрдэж байгаа. Эхний ээлж нь өсвөр насны анги 15-аас 18 насны хүүхдүүд маань ангид хамрагдах боломжтой. Анхан шатнаас эхлүүлээд одоо ахисан шат хүртэл хамрагдах боломжтой. Дунд шат маань дунд биш одоо насан туршидтын анги маань болохоор ерөнхийдөө дунд шатнаас эхлээд явж болно. Анхан шаттай хүн маань ч гэсэн орох боломжтой байгаа. За тэгээд ахисан шат IELTS-ийн бэлтгэл ер нь гадаадд сурах гэж байгаа хилээ бэлдмээрэн ер нь цаашдаа IELTS өгөх зорилготой өмнөх одоо ингээ IELTS-ийн бэлтгэл биш IELTS-ийн өмнөх суур бэлтгэл гэдэг анги маань энэ насан туршидтын анги дээр илүү төлхөө явагдах байгаа. За тэгээд түүний дараагаар ганцаарчилсан анги гэж байгаа. Тэр ганцаарчилсан анги маань болохоор яг ямар одоо чадвар дээр англи хэлний чадвар дээр илүү сайжруулмаар байна. Writing юм уу, school speaking, listening юм уу ингээд тусгайл нэг хоёр чадвараа аваад тэрэн дээр ингээд одоо суух боломжтой. School бол IELTS-ийн бэлтгэл ганцаарчилсан багштайгаар ингээд явах боломжтой байгаа. Тэгээд сургалтууд маань ерөнхийдөө 7 хоногт бол 2 удаагийн хичээлтэй нэг орохтой одоо 1 цагаар хичээллэх байгаа. Тэгээд ганцаарчилсан сургалтын хувьд бол багштайгаа одоо цагаа тохироод одоо 7 хоногт бол 2 удаа явах нь тодорхой. Тэгээд цагийн хувьд бол би тэдэн цагаас боломжтой гэдэг цагаа бас багштай хэллээд тэр цагаараа өөрийнх нь тохиромжтой цагаар суух нь бас илүү давуу талтай байгаа. За тэгээд үүний дараагаар болохоор ер нь энэ сургалт хэр хугацаатай үргэлжлэх вэ? Одоо ингээд 1 сар яваад дуусах уу? Эсвэл цаашдаа ер нь бол явах уу гэдэг асуулт бас байгаа. За тэн дээр бол энэ сургалт маань 7 сарын хүртэл ер нь бол бид нар ингээд багштайгаа ингээд бид нар ажиллана гэж ярьсан байгаа. За тэгээд 7 сар хүртэл энэ сургалт маань хэвэн явна. 7 сараас цаашаа бид нар үргэлжлүүлэхийг мэдээж хүсэж байгаа. Тэгээд өөр багш магадгүй бид нар дээр орж ирэх боломжтой учраас одоо эхний ээлжинд бол бид нар гадаад багштай энэ багштайгаа яваад гадаад багш дээр монгол багш маань бас явж байгаа. За тэгээд сургалтын эхэнд мөн
магадгүй одоо шууд гадаад багштай эхэлж байгаа болохоор хэлний хувьд те одоо асууж тодруулах юмнууд магадгүй гарна 1-2 хичээл дээр. Тэгэхээр бидний зүгээс бол орчуулга хийж өгч ингээд туслах багш бол те байж байгаа. Тийм болохоор бол гадаад багштай шууд эхлэхэд жоохон ингээд санаа зовж байгаа бол тэрэн дээр бол санаа зовох асуудал байхгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ сургалтаа бас нэг гол зорилго болгосон зүйл нь болохоор илүү Монголын хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хүрээсэй, хөдөө орон нутгийн залуучуудад маань хүрээсэй гэж энэ сургалтаа бид нар ерөн зорж ингээ хийсэн. Тэгээд илүү түлхүү сая ингээд хүргэж тараас нь бол хөдөө орон нутг руугаа нэлээд чиглэсэн байгаа. Тийм учраас хөдөө орон нутгийн залуучууд маань маш боломжийн үнээр ингэж гадаад багштай сургалтанд маань суух боломжийг ингээд аваасай гэж хүсэж байгаа. Тэгээд хамгийн бага үнийг бас бид нэр өгөхийг зорьсон байгаа. Тийм болохоор одоо жишээ нь өсвөр насны анги те 1 сарын сургалтанд 79,000 төгрөг, одоо насны хүрэгчтэй анги маань 99,000 гэдэг 1 сарын сургалт нь, ганцаарчилсан сургалт маань болохоор 630,000 төгрөг гэдэг ийм үнэ төлбөртэй байгаа. Тийм болохоор та нар маань энэ сургалтыг ерөнхийдөө алдахгүй бас боломжийг ашиглаад аваарэ гэж хүсэж байна. Бас нэг зүйлийг хэлэхэд сургалт маань болохоор заах арга одоо тий багш маань ер нь ямар ур чадрууд дээр илүү заах вэ гэдэг бас нэг зүйл орж иж байгаа. Тэр нь болохоор ер нь л яг нэг 4 скил дээр тий 4 чадвар дээр ингэж заагаад явах учраас одоо нэг чадварыг хөгжүүлэх ч юм уу тиймэрхүү тохиолдол дээр одоо явахгүйгээр 4 чадвар дээр зэрэг ажиллаад явна гэсэн төлөвлөгөөд багш өөрөө ингээд төлөвлөгөө тий хөтөлбөрөө ингээд бэлдсэн байгаа. Тим сургалт байгаа шүү. За тэгээд өөр нэмж хэлэх сургалтын талаар зүйл гэхээр тийм элсэлт маань болохоор одоо 1 сарын 28 хүртэл элсэлтээ аваад дуусж байгаа. Тэгээд 1 сарын 29-нд төвшин дотох шалгалт бид нар нийтдээ зарлж байгаа бүртгүүлсэн хүмүүстэй. Тэгээд 2 сарын 1-нд хичээл маань эхлээд явна. Бас нэг зүйл гэхлээр анги дүүргэлт маань маш цөөхөн тоогоор авж байгаа. Нэг ангид өсвөр насны анги маань ерөөсөө 8-10 хүүхэдтэй байгаа. Тэгээд насны хүрэгчтэй анги маань бас дээдлэн л 10 хүүхэдтэй байгаа. Тэгэхээр бид нар яг илүү олон хүн авах гэхээсээ илүү одоо яг нэг юм чанартай маш цөөхөн одоо хүнийг аваад сургалтаа өргөжлүүлъя л гэсэн хүсэлтэй байгаа. Тэгэхээр энэ удаагийн сургалт маань одоо ингэж зарлагдаад дараагийн сургалт маань мэдээж 3 сарын 1-нд эхлэхээр ингэж байгаа. За тэгээд өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл одоо манай Монгол дахь утас руу залгаж авч болно. Тэгээд бид нартай мөн Facebook чатаар тий холбогдох бүрэн боломжтой байгаа шүү. Онлайнаар мөн бид нар 4 дахь одоо 7 хоног бүрийн 4 дахь өдөр болгон Австралийн Сидней хотоос одоо зөвлөхүүд маань шууд онлайн те зүүн үн төлбөргүй зөвлөгөө өгч байгаа. Гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл бас энэ нэмэлт одоо үйлчилгээнүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл үн төлбөргүй Монголын цагаар оройн 6 цагаас 7 цагийн хооронд өгч байгаа шүү. Тэгэхээр манай пэйж руу ороод үзэхээр тэ бүртгэл нь авагдаж байгаа. Тэгээд Zoom линк авах боломжтой. За тэгээд энэ удаагийн подкастыг сонссон, энэ хүртэл сонссон та нартай маш их баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай.